Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр юуны өмнө бид энэхүү удаагийнхаа сонгон судлах хичээлийн ихэнх хэсэгт сургуулийн өмнөх боловсролын шинчилсэн хөтөлбөр 2025-д хүүхдийн сэтгэл хөдлөл нийгэмшүүн хөгжлийн агуулга хэрхэн яаж одоо үндслэлтэйгээр өөрчлөгдсөн бэ гэдэг энэ тухай Жавцан Дулаан багшийн хичээлээс сонссон. Тэгвэл одоо 2 дахь видео хичээлээрээ бид нар тэгвэл яг хүүхдийн сэтгэл хөдлөл гэж юу юм бэ? Хүүхэд сэтгэл хөдлөлөө таних, илэрхийлэх, сэтгэл хөдлөлийн чадвараа удирдахад бүлгийн багш хэрхэн дэмжих вэ гэдэг сэдвийг хийж байна. Тэгэхээр юуны өмнө бид нар сэтгэлийн хөдөлгөөн гэж юу вэ гэдэг тухай ярилцъя. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөн буюу emotion гэдэг нь тухайн хүн орчиндөө учирч байгаа энэ гадаад болон дотоод өдөөгчдөд хариу үзүүлэхдээ физиологийн болоод сэтгэл зүйн зан үлийнхаа байдлаар одоо энэ цогц байдлаар илэрдэг төр зүрийн төлөв гэж хэлээд байгаа. Тэгэхээр үүнийг бол 2023 оны сэтгэл судлалын одоо Америкийн сэтгэл судлалын хүрээлэнгээс энэхүү тодорхойлтыг гаргажээ. Бие махбодын хувьд зүрхний цохилт, амьсгал, булчинд өөрчлөлт орж илэрж болох нь байна. Сэтгэлийн хувьд мэдрэмжинд өөр болох нь байна. Сэтгэхүйн хувьд үнэлгээ, тайлбарын хувьд эргээд энэ нь зан үйлд илэрхийлэл, үйлдэл болж гэсэн үг. Тэгэхээр цаашдын слайдууд дээр маань emote гэдэг үг нэлээд гарна. Тэгэхээр эдгээрийг бид нар сэтгэлийн хөдөлгөөн гэдэг утгаар нь ойлгож хүлээж авах нэ. Тэгэхээр энэ цогц хариу үйлдэл маань өөрөө хүний бие организмын тархины үйл ажиллагаатай шууд холбогдно. Тэгэхээр орчин үеийн мэдрэл сэтгэл судлалын одоо чиглэлд бол хүний одоо сэтгэлийн хөдөлгөөнийг тархины ийм сүлжээ удирддаг юм байна гэж ингэж үзсэн. Энэ сүлжээг нь бол лимбик систем гэж нэрлэдэг байх нэ. Тэгэхээр одоо энэ амигдала, prefrontal cortex, hippocampus, insula гэх эдгээр одоо төвүүд маань өөрсдөө сэтгэл хөдлөлтөд нэгт холбоотой ийм одоо холбоо уялдаатай хөгжиж идэг байх нэ. За бид бүхэн мэднэ амигдала бол ерөнхийдөө сэтгэл хөдлөлийг таних ийм тохиолдлыг гүйцэтгэдэг. Prefrontal cortex бол сэтгэл хөдлөлийг удирдах, хянах нөхцөл байдлыг үнэлдэг бол hippocampus сэтгэл хөдлөлийг дурсамжтай холбодог. Insula бол биеийн одоо мэдрэмж, дотоод биеийн мэдрэхүйг сэтгэхүйтэй холбодог, сэтгэл хөдлөлтөй холбодог байх нэ. Тэгэхээр эдгээр одоо цогц систем маань лимбик систем ба хүүхдийн нас байх тусмаа л одоо гүйцэд боловсрч одоо боловсроогүй байдагтай холбоотой хүүхдийн сэтгэл хөдлөл их түргэн, бас их хүчтэй, их богино байдаг. За тэгэхээр яг сэтгэлийн хөдөлгөөний одоо үндсэн илэрлүүдийг бол 1970-ад оноос эхэлж тодорхойлжээ. Тэгээд одоо энэхүү одоо хичээл дээрээ бид нэр Paul Ekman's-ийн Theory of Emotions буюу сэтгэл хөдлөлийн онолыг авч үзэж байна. Тэгэхээр үндсэн сэтгэлийн хөдөлгөөнүүдийг тэрээр боловсруулсан ба амьдрал дээр бид нар олон янзын сэтгэлийн хөдөлгөөнийг гаргадаг. 6-аас хамаагүй илүү гаргадаг. Тэгвэл яагаад вэ гэж та бүхэн гайхаж магадгүй юм. Түүний үндснээр бол аз жаргал, гайхшрал гэсэн хоёр сэтгэлийн хөдөлгөөн хасарч илэрхээрээ догтлол гэдэг сэтгэлийн хөдөлгөөнийг бий болгодог гэдэг ийм тайлбарыг өгч байгаа. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөнүүд өөр хоорондоо хавсарч илэрснээрээ дараагийн үс мөн сэтгэлийн хөдөлгөөн бий болдгоо гэж ингэж үзэж болох нэ. За тэгвэл бидний зорилтод бүлэг буюу 6 хүртэлх насны хүүхдийг бид нар бага насны хүүхэд гэж авч үзэж байна. Тэгвэл бага насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний онцлог ямар байдаг вэ гэд. За 0-аас 1 наснд сэтгэлийн одоо хөдөлгөөний анхан шатны шинж тэмдэг бий болдог байх нэ. Үүнд бол эцэг эхийн үүрний илэрхийлэл, дуу хоолойгоор дамжуулан хүүхэд бол сэтгэлийн хөдөлгөөнийг таньдаг байх нэ. Энэ үе бол хүүхдийн сэтгэл хөдлөлийн суур хөгжлийн үе учраас сэтгэл хөдлөлийн нийцэл буюу эцэг эх асран хамгаалагч нь хүүхдийн одоо тэр хүмүүсийн хариу илэрхийлэл хүүхдийн тэр сэтгэлийн хөдөлгөөний буюу мэдрэл зохицуулалтанд маш чухал нөлөөтэй байдаг байна. Тэгэхээр 1-ээс 3 наснд сэтгэлийн хөдөлгөөний эрч их өндөр, эсвэргээрээ хяналт сул байх нь байна. Тэгвэл энэ үед уур, баяр, гомдол хурдан солигдож идэг. Яг энэ насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа магадгүй бага бүлэгтэй байгаа багштай яах вэ гэхээр хүүхэд сэтгэл хөдлөлийг хянах, шийдвэр гаргах, зан үйлийг зохицуулах үүрэгтэй төв нь өөрөө дурсамж зүүн совинг үүсгдэг системтэй холбогдож эхэлж идэг.
Тийм учраас хүүхэд өөрийгөө зохицуулахад заавал гадаад дэмжлэг шаардлагатай байх нь шүү. Тэгэхээр багш таны одоо дэмжлэгийн оролцоо маш чухал байна. За 3-аас 6 нас буюу те манай цэцэрлэгийн одоо бэлтгэл ахлах бүлгийн хүүхдүүд дээр орж ирж байна. Сэтгэл хөдлөлийн үг хэллэг нэмэгдэх нь байна. Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох буюу эмпати чадвар хөгжиж идэг байна. Тэгэхээр энэ үед багштай яаж дэмжих ёстой вэ гэхээр тол эсийн систем буюу mirror neurons гэдэг энэ бол бусдын үйл хөдөлгөөнийг дагаж, бусдын хариу урвалыг дагаж, тархиа одоо тэр чиглэлд даган дуурайлгах ийм ойлголт байдаг. Нэгсэндээ багштай эерэг сэтгэлийн хөдөлгөөний илэрлийг хүүхдэд үзүүлснээрээ хүүхэд мөн за энэ дээр бол багш инээж хандж байна. Би энэ дээр инех ёстой байна гэдэг энэ одоо үйлдэл рүү тархины төвүүдийг шилжүүлдэг гэж ингэж үздэг байх нэ. Тэгэхээр 3-аас 6 насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжихэд багшийн өөрийн үлгэр дуурайлал эерэг одоо удирдлага бол маш чухал гэдгийг та бүхэн ойлгож авах байхаа. За ингээд 6-аас 7 нас түүнээс дээш наснуудад бол илүү сэтгэл хөдлөлийн хяналт сайжраад хүүхэд өөрийн гэсэн зохицуулах стратеги боловсруулдаг бол энд бол мөн одоо сэтгэл хөдлөлтөй холбоотой чадварууд илүүтэй хөгжинө гэдэг харагдаж байна. За тэгэхээр ерөнхийдөө сэтгэл хөдлөлийн хөдөлгөөнийг дэмжихэд үндсэн одоо бид нэр дараах чиглэлийг бол баримтлах хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд эмоцийг нэрлэж зөвшөөрөх тухай. За би бол чамайг ууралж байгааг, би чамайг таагүй байгааг ойлгож байна гэж багш одоо хүлээн зөвшөөрч эмоцийг нэрлэх нь бол хүүхэд өөрөө одоо энэ би өөрийгөө хянах хэрэгтэй байна гэдэг энэ системийг бол идэвхжүүлж идэг байх нь. Эргээд багш эерэг харилцан үйлдэлийг хүүхдэд үзүүлнэ. Энэ одоо тогтвортой дулаан эерэг хандлага нь хүүхдийн одоо стрессийн гормон буюу кортизолыг бууруулах нь. Стресс багтаа байгаа хүүхэд маань яах юм? Тархины зохицуулалт нь сайн байна гэсэн үг байх нэ. Эсвэргээрээ кортизол өндөр ялгарч байгаа тохиолдолд тархины зохицуулалт сайн биш байх нь гэж ойлгох нь. За мөн одоо өдөр тутамд бол эмоцийг удирдах дасгал тоглоомнуудыг багш нар маань хийж явах хэрэгтэй. Өглөөнөөс ахуулаад орой тарах хүртэлх өдрийн дэглэмийн үйл ажиллагаанд тусгаж өнөөдөр би ямар сэтгэл мэдрэмжтэй байна? Би одоогоор ямар байна вэ? гэдэг энэ одоо эмоцийг удирдах энгийн дасгал тоглоомнуудыг бид нар ажилласнаар нөгөө цогц систем буюу лимбик системийн нейроны холбоосуудыг идэвхжүүлж өгдөг. Энэ нь өөрөө та хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнийг дэмжиж байгаа нэг тодорхой алхам байх нь байна. Ингээд их тогтвортой хүүхдэд аюулгүй мэдрэмжийг байнга өгж байвал энэ өөрөө хүүхдийн стресс багтаа байх нь байна. Стресс бага байхын хэрээр хүүхэд өөрөө сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар төдий чинээ өндөр байна гэдэг энэ үндсэн багш маань баримтлах хэрэгтэй байх нэ. За ингээд хэдүүлээ яг нэг тодорхой техникийг авч үзье. За энэ техникийг багш өөр дээрээ хэрэглэх боломжтой, мөн хүүхдэд хэрэглэх боломжтой. Тэгэхээр би өнөөдрийнхөө хичээлээр хүүхдэд одоо хэрэгтэй талаас нь тайлбарлая. Тэгэхээр хүүхэд бол одоо би тайвшрах хэрэгтэй байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Хамгийн эхлээд хүүхэд их уралцсан байж болно, хүүхэд их зөрүүлэлтчихсэн байж болно. За хүүхэд их одоо уйлж ээж болох нэ. Тэгэхээр эдгээр сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг хүүхэд өөрөө мэдрээд би одоо өөрийгөө тайвшруулах гэж оролдъё гэж хүүхэд бодох ёстой. Тэгвэл хүүхэд өөрөө тэгж бодож чадахгүй томчууд насан туршидчдын дэмжлэг хэрэгтэй гэж би түрүүн хэлсэн. Тэгэхээр хүүхэд гэртээ байж ах хугацаанд түүний хамгийн ойрын асраа хамгаалагч нь энэ дэмжлэгийг үзүүлнэ. Гэтэл хүүхэд цэцэрлэгдээ байхад бол энэ дэмжлэгийг бүлгийн багштаа л үзүүлэх юм аа. Тэгэхээр чи одоо тайван биш байна. Чи одоо өөрийгөө тайвшруулахыг хичээгээрэй гэдэг энэ чиглэлийг багш өгөх нэ. Чи гараа өөрийгөө тайвшруулахын тулд гараа илгэндээ авч болно гэд багш өөрөө дуурайж үзүүлж болох нь. Тэгвэл өөрийнхөө одоо энэ илгэндээ хоёр гараа зөрүүлж ингэж хучиж тэрвэрх нь өөрөө хүүхдэд одоо хамгаалагдаж байгаа мэдрэмжийг бол өгдөг байх нь. За ингэж байж агаад хэсэг хугацааны дараа амьсгалын дасгал хийлгүүлэх нь. Нэгсэндээ 1-2 удаа амьсгалаа гүнзгий авч аажуухан гаргая гэд. За нэг дэх амьсгаа авлаа, гаргалаа. Би баг зэрэг тайвширч байна тий. За чи баг зэрэг тайвширч байна. Сайн байна гэдэг үгийг хүүхдэд хэлэх нь. Хүүхэд өөрөө бол би баг зэрэг тайвширч байна гэдэг мэдрэмжийг авах нь. За энэ мэдчлэн 1-2 удаа амьсгалын дасгалыг одоо авах нэ. За ингээд за чи хэсэг хугацаанд тайвширлаа. Сайн байна. За одоо тэгвэл хоёулаа ярилцах уу? За чи одоо ярьж бодож шийдвэр гаргах боломжтой боллоо. Гэх мэтчлэн энэ одоо энгийн дасгалыг бол багш өөрөө удирдах хүүхдэд чиглүүлж өгдөг
өгж одоо чадах хэрэгтэй. Мөн өөрөө ч гэсэн энэ дасгалыг бас хийх хэрэгтэй. Жишээлбэл сургуулийн өмнөх боловсролын багш эсвэл бол одоо насан туршидтын зүгээс хүүхдийг загнаж зэмлэх тохиолдол гардаг. За энэ дээр бол орчин үеийн судалгаан дээр юу яригдж байна гэхээр хүүхдийг 1 минутанд багтаж загнаж зэмлээ. Тэрнээс итерх юм бол та хүүхдэд тааламжгүй үгийг их хэлэх магадaltaй, сөрөг сэтгэлийн хөдөлгөөн чинь улам нэмэгдэх магадaltaй, амигдала нөгөө сөрөг байдлаараа тохиолдод эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр яг ингээд зэмлүүлж байгаа хүүхэд одоо хүүхдэд тэр загнаж байгаа хүн бол 4 дахин хэмжээ нь томоор мэдрэгддэг гэж байгаа. Өөрөөр хэлбэл маш том одоо амтнаар төсөөлбөл анааш шиг амтан өөрийнх нь өөдөөс хараад чангаар орилоод хашгираад байдаг ийм мэдрэмж хүүхдэд төрдөг гэсэн. Тэгэхээр та 1 минутанд багтаагаад сэтгэл хөдлөлөө хянж чадахгүй бол өөр өрөөнд очиод тэгээд яг энэ одоо техникээр өөртөөгөө ажиллах боломжтой гэсэн үг. Мөн сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд автцсан байгаа хүүхдэд энэ техникийг хийхэд нь та одоо зааварчилгаа дэмжлэг өгч чиглүүлэх боломжтой. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ. Дараах одоо зүйлийг бол ярилцлаа. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөн маань өөрөө бие, сэтгэл сэтгэхгүй зан үйлд цогцоор илэрдэг ийм одоо хариу үйлдэл байх нь байна. Энэ нь өөрөө тархины одоо тодорхой системүүдтэй холбоотой уялдаатай байдаг байх нь байна. За бага наснд өөрөө энэ одоо лимбик систем нь бүрэн гүйцэд боловсраагүй байдагтай холбоотой бага насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл нь хүчтэй, хяналт нь сул байдаг учраас эцэг эх багшийн одоо хариу үйлдэл хамгийн гол чухал нөлөөтэй гэдгийг бодох хэрэгтэй байх нь байна. Мөн сургалтын орчин өөрөө их дулаан харилцаатай, ийм тогтвортой ийм байх нь сэтгэл хөдлөлийг одоо зохицуулахад маш сайн дэмжлэг үзүүлдэг байх нь байна. За тэгээд сэтгэлийн хөдөлгөөний одоо үндсэн хэлбэрүүд одоо их цөөн мэт боловч энэ нь өөрөө одоо хавсарч нийлж илрээд олон сэтгэл хөдөлгөөнийг бий болгох үндэс болдог байх нь байна. Гэвч бид нар сэтгэлийн хөдөлгөөнийг ерөнхийд нь эерэг ба сөрөг, идэвхтэй ба тайвширсан гэсэн хоёр тэнхлэгт авч үзэж болох нэ. За тэгэхээр энэ удаагийнхаа видео хичээлээр бид нар сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдах болох вэ гэдэг тухай одоо илүүтэй онлын мэдээллийг тодорхой нэг энгийн техникийг авч үзлээ. Хичээлийгээ үргэлжлүүлээд бид нар уншиж судлах материалыг уншиж судлана. За үүний дараагаар дасгал даалгавруудыг гүйцэтгээд хилэлцүүлгийг ажиллаад ингээ алхамжилсан дараалалаараа энэхүү сэдвийг судалж дууссаны ард танд одоо бүрэн одоо төгс мэдээлэл мэдлэг очих болно. Тэгэхээр та бүхэн дараагийнхаа алхмуудыг одоо бие даан амжилттай гүйцэтгээрэй. Хандуулсанд баярлалаа.